Сасха илсэн орой бяцхан охин унтахынхаа өмнө эмээгээс үлгэр ярьж өгөхийг гуугаад байна. Эмээ нь ярил их л урт түүх болно доо. Чи сонсч барах юм уу? Гэхэд охин ч заавал яриад гэд унтах шинжгүй. Эмээ ч сандал дээр тухалж аваад ярьж эхэлдэг. Олон жилийн өмнө эдний хотод их л уран гартай чадварлаг инженер ажилдээ. Энэ инженер маань 9 жорын шин зүйлс бүтээдэг байсан ч хайчин гартай хүн бүтээхээр олон жил ажилласан байдаг. Хайчин гартыг дан төмөр робот биш хүн шиг болгохын тулд жинхэнэ тарих зүрх хоёр суулгажилтэй. Даанч хайчин гартыг бүрэн дуусгаж амжаагүй инженер маань өвчний улмаас өөд болсон юмсанж. Тэр өөд болохоос өмнө өөрийнхөө бүтээлд Эдвард гэдэг нэр хайрлажээ. Дүрсэлэгдэн киноны маань гол дүр болох Пег харагдана. Пег айл-айлын хаалга тогшин өөрийнхөө исэн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг сурталчлагч, бүтээгдэхүүнийг нь сонирхох хүн их л цөөхөн байна. Пег тэр хавар нэлээд олон айлаар явсаар Эдвардын амьдардаг байшин дэрлээ. Гаднаасаа нэлээд дүнсгөр их эвгүй харагдаж байсан ч хашаа руу яваа ортол хасаагүй л бутнуудаа маш гоё засаж цэвэрлсэн цэмцгэр орчин угтхан тэр. Пег байшингийнх нь хаалгыг тогштол онгорхоо байхаар нь дотогшоо яваад ортол гэрээ эзэн харагддаг. Тэгэхээр нь уулзаж бүтээгдэхүүнээс сурталчлах санаатай нэлээд хайн 2 давхар руу гартал дээврэн цөмөрцөн бараг хүн амьдрдын мөгөмөр их л сэрүүхэн байдаг. Тэгсэн дээврийн буланд нэг хар дүрс сууж яснаа босоод иртэл гартаа хутга барьсан мөгөмөр эвгүй харагдажсэн ч гэрэлт хартал гимгүү царайтай хайчин гартай хүү аж таарнаа. Бүсгүйж гайхан аав ээж чинь хаана байна? Чамд юу тохиолдов вэ? Гэхэд манай аав саяхан өөд болчихсон. Гэхийн сонсоод Пегч түүнийг өрөвдөн гэрлүүг авч явахаар шийднэ. Пег Эдвардыг гэрлүүгөө дагуулж ороод зочны өрөөнд байх гэр бүлийн зургуудаа харуулах ба мань Эдвард бас эр хүн юм гэсэндээ охиныхын зургийг хараад шууд л анхны арцаар дурлаад авдаг. Пег Эдвардад илүү хувцснуудаас өгөөд "За миний хүү, цаад өрөөнд ороод хувцаа сольчих." Гэхэд манай хүн амьдралдаа хувцаа сольж үзээгүй бололтой. Их л ив хавгүй оролдож аваад өрөөнийх нь юмнуудыг баллаад хайчнөө. Энэ үед Пег орж ирээд Эдвардыг хувцаа өмсгөтөн тусалнаа. Пег нэг залуутай гэрлүүгээ орохыг харсан хөршөөхн бүсгүүчүүд тэр дороо л хэрэг дурлан Пегийн байрны гадаа бөөгнөрцөн зогсож байна. Пегийн нөхөр хүү ажил сургуулаа тараад ирсэн орой хоолны үеэр бүр Эдвардыг гайхан таг гөлрөөстэй. Ядж хахад мань Эдвард хайчин гартаа болохоор хоол идэх гэж эвдүүгээ олж чадахгүй их л хэцүүхэн байна өрхий. Тэр оройно Пег ор засч өгөхөд инженерийг өнгөрснөөс хойш дээврэн онгорхоо салхисгсэн байшинд амьдарч исэн Эдвард дулаахан гэрт амьдралдаа амарч үзээгүйгээр тайван сайхан унтнаа. Маргааш өглөөр Пег Эдвардын нүүрэн дэх сориудыг нь нуух санаатай өөрийнхөө пүүтрээр нүүрийг будаж гарлаа. Энэ үед Пегийн нөхөр хашааныхаа бутнуудыг янзлах гээд мөнгнээ зогсож итэл Эдвард гарч ирснээр хормын дотор л нэг өндөр модыг динозаврын хэлбэртэй болгоо засчт юм да. Хайчин гартай хэрэг юу вэ? Бусад бутнуудаа ч Эдвардаар янзлуулж янзын цэмбэгэр болгоодглоо. Тэгсэн өршийнх нь шашинлаг бүсгүй Эдвардыг харснаа тэрүүгээр нэг айд зогтаад тамаас ирсэн чөтгөр байна гэд бөөн сүр юм болно. Пегийн өршийн бүсгүүчүүд удалгүй хаалгын тогшоод "Чи биднэрт шинэ гишүүнээ танилцуулах юм уу? Нуугаалахын орой танаад үдшилэг зохиоё" гэж ятгсаар байгаад Пег хүссээсээгүй үдшилэг зохиохоор болдог. Үдшилэгний хоолундаа бэлтгэхэд Эдвард хамаг ногоо жимсийг хэрчиж өгч тусалж байгаа л харагдана. Энэ үедээ Эдвард өөрийг нь бүтээсэн инженерийн тухай бодож гарах ба хоолоо ихтэй хүртэл янз бүрийн тоног төхөөрөмжөөр бэлддэг байсан нь санаанд нь орно. Үдшилгийн цаг болж ойр хавийнхны хөршүүд Пегинд аягүй олуулаа цугларжээ. Тэд бүгд л хашааны ботнуудаа яасан сайхан янзлаа вэ гэж магтан шагшрах ба энд цугулсан ирчүүд Эдвардыг ер нь л доош нь их маягтай үгсгэлж хавчин гадуурхаад зарим нь тахир дутуу ирэмдэг амтан гэх мэтээр гоождоод эхэлж байна. Тэгсэн эднээс хамаагүй өөр нэг ахгүй ирснэ. "За залуу минь, эднэрийн элхийг битээ тавьзаа юу. Болохгүй бол өөрийгөө өмөрөхгүй урдасна" гэж урмын үг хэлж байна. Харин эндхийн бүсгүүчүүд бүгд л хоолунд барьж гарч ирснэ. Халбаг барьж чадахгүй Эдвардад хоолунд амруу нь халбагдж өгсөн шигээл эрхлүүлээд байгаа мó та баг. Эдвард унтахынхаа өмнө инженер түүнд янз бүрийн түүх, шүлэг уншиж өгдөг байсан тухайд дурсан гуниглнаа. Энэ үед харин Пегийн том охин Ким найз залуу Жимихийн хамтаар аялалд явчихад ирж байгаа нь. Энэ Ким, Жим хоёр ер нь л арх дарс сэргэлээд хэд хоногор хүртэл гадуур шоуддаг. Ер нь турсгыг хуулахад болохоор л нөхдүүд юм байна. Шөнө дөлөөр ирсэн болохоор явж ороод шууд өрөөлөгөө яваа ортол өрөөнд нь Эдвард унтаж явахыг хараад орилол явчихна. Кими урилга чимээнд цочсон Эдвард ч сандарсандаа орын өмцөм цоолоод ядж хахад дотроо устаа оруулахаар хамаг ус нь гоожоод баларлөө. Ким тэр дөрөөл аав ээжийнхээ өрөөнд очин "Миний өрөөнд танихгүй амар хүн байна" гэж уйлан дуурахад Пег түүнийг тавьшруулах ба Пегийн нөхөр Эдвардыг зорины өрөөнд оруулан ганц хундаг хатуу юм хийж өгөнгөө. Охин нь өсвөр наснд хүрсэн цагаасаа л эхэлж аав ээжийнхээ үгийг сонсохгүй янз бүрийн хүмүүстэй нийлээд үгэнд орохгүй байгаа тухай хэлэх ба Эдвард ямар хундаг барь чадах биш сорул хийгээд өгтөл мань Эдвард соруулаар архиугаад тэр дөрөөл нам согтоод эхэлдэг.
Энэ үед Пег охиндоо бүхнийг тайлбарлаад хэлсэн бололтой. Ким Эдвард хоёрыг танилцуулах гэтэл манай Эдвард тэр дөрөө тасраад унчлаа. Маргааш нь Пегийн өрчүүдийнх нь нэг Эсмералда гэх бүсгүй Эдвардаар хашааныхаа бутыг янзлуулах ба манай хүн ч хос хунгийн хэлбэртэй болгоо айтал бүсгүүд их л таалагдж байна. Эсмералдагийн бутыг янзалчхаад Пегийн баг хүү Кевиний хичээл дээр ирсэн Кевин ч Эдвардыг гараараа баргал бүх зүйлийг уралж чадна. Ухааны юм ярихад манай хүн ч цаасан урлал хийж харуулах ба хүүхдүүд бүр шуугаал явчихна. Орой болоход Пегийн гэр бүлийн гишүүд авас Ким найз залууга бас өөрийнхөө нэг найзыг дагуулад ирсэн. Энэхэд орой хоол хамт идэж байна. Эдвард ч хайчин гарныхаа хэргийг гарган мах зүсэх ба Пегийн нөхөр хэлж байна. Эдвард ойр хавийн хөршүүдийнхаа цэцэрлэгийг янзын сайхан болгож өгч байгаа тухай магтан яриад байж итэл Эдвард амхандаа Кимийн тавганд мах тавих гэж байгаад алдаад Кимийн гуйн дээр нь унахчноо. Өнөөхөн ч ааштай болохоор бүр бөөн уур. Энэ Эдвард ч ер нь баг өглөө боловгүй юу аль нэг айлын буцсогийг янзлаад байж ах юм да. Тэгсэн зөвхөн буцсоогч биш. Нохоог нь хүртэл янзын амьтан болгоодчихжээ. Тэгсэн тэр авийн айлууд бараг бүгд л Эдвардаар нохооныхоо үсийг янзлуулах гээд бүр ойчр үсгцэн байж идэг шүү. Нохооны үснээс гадна зарим бүсгүүчүүд өөрсдийнхөө үсийг хүртэл засуулж байхыг хараад Пегч өөрийнхөө үсийг Эдвардаар засуулахаар болдог. Пегийн нэг хөршин Эдвардыг дагуулсан хайчныхаа нэрмгийг гэрэлтүүлэхээр явж итэл Ким найз залуутайгаа нийлурж байхыг харлаа. Тэгээд энэ хамт явжсэн бүсгүйн цэцэрлэгийг янзалчаад гэртээ иртэл Ким түлхүүрээ айцсан болохоор байшингийнхаа гадаа гэрлүүг орж чадахгүй зогсож харна. Манай өнч бараг хайчин гараараа ганц эргүүлээд л онгойлгох чинь. Эдвардын талаарх яриа энэ хавийн хөршүүдээс хальж тэр дүүргийнх нь ярианы сэдэв болж удалгүй Пег Эдвард хоёр бүр телевизийн шоунд хүртэл оролцоодглоо. Шоуны үеэр зарим үзэгчид Эдвардаас асуулт асуух ба үсчин эсвэл цэцэрлэгжүүлэлтийн бизнес хийвэл зүгээр юм биш үү гэж зөвлөгөө өгөх бол зарим нь найз охин байгаа эсгийг асуугаад байдаг. Манай хүн ямар нэг юм хэлэх гэж байгаа бололтой микрофон руу орж явахдаа тогон цохиулаад тас. Энэ бүхнийг зурагтаар харж суусан Кимч бүр гайхшраад өвчлгүй яах вэ? Эртээд Эдвардаар хашаагаа анслуулаад байсан Эсмералда нэг салон худалдаж авсан гинэ. Тэгээд тэр салоноо Эдвардад үзүүлэх нэрийдлэр арын өрөөнд оруулж агаад хувцсаа талиад Эдвардтай том хүний ажил хийх гээд эхэлдэв. Эдвард ч тэр дороо л эндээс зүхтах шахам гарнаа. Оройн Эдвард Пегийн гэрийнхэнтэй пиццаны газар уулзан пицца идэж байхдаа Эсмералда өөрийг нь дагуулж аваад хамаг хувцаа тайлсан. Гээд болсон явдлыг юу ч бодолгүй хэлж орхиход эдний гэрийнхэн бүр шок. Тэгсэн Пегийн нөхөр удахгүй нэг шинэ бизнес эхлүүлэх гээд зээл авах хэрэгтэй байгаагаа хэлэх ба Пег нь хоёр өөрсдөө зээл авчихсан болохоор Эдвардыг зээл аваад өгөөч гэж гуйж байна. Маргааш нь Пег Эдвард хоёр банкнд очиод зээл авах гэсэн ч Эдвардад ямар ч нийгмийн даатгалын дугаар бичиг баримт байхгүй болохоор зээл олгох боломжгүйгээ хэлээд яаж игээд нийгмийн даатгалын дэвтэр нээлгээд даатгал энтрээ төлснийхөө дараа эргээд ирээрээ гээл гаргалаа. Тэгсэн нөгөө жимчин ойр хавийн гайгүй мөнгөтэй айлын гэрлөө орж хулгай их санаа гаргах ба Эдвардыг ямар ч хаалга цойж онгойлгож чадах юм чин Эдвардаар хаалгыг онгойлгуулж ил да. Гэхэд Ким дургуутсан Эдвардол цайлган залуу живд хоёр муу муухад уруудтаад яах юм гэд тас зүрүүдлэн. Тэгсэн ч Жим Эдвардыг ятгасаар угаад аваад ирсэн байна. За тэгээд яалтчгүй найз залууны болохоор найз залуугийнхаа үгэнд орж Эдвардыг наад айлынхаа хаалгыг онгойлгочих гэж гуйхад Эдвард ч тэр дор нь онгойлгоол өгнө. Тэгсэн гай болж энэ айлын аюулгүй систем дуурснаа түгжигчтэй да. Энэхэд Эдвардыг гаргаж авах гэж оролцсон ч хүү. Ганцхан Ким л Эдвардад санаан зовж байсан ч юу ч хийж чадхааргүй байлаа. Ингээд цагдаагийнхаа ирээд Эдвардыг хулгай их гэж оролцсон эргээр баривчилж аваад садуулчихна. Пег нөхөртөөгөө ирж Эдвардтай уулзах ч яаж ч тусалж чадхааргүй байсан ч удалгүй шүүх хурал болоод Эдвардыг сэтгцэн хувьд ял өргөх чадваргүй гэж дүгнээд ашгүй шууд л сууллаж орхиноо. За тэгээд Эдвард баривчлагдсан тухай ховжив тэр хаваар дүрэн тарах нь ойлгомжтой. Учир зүггүй л хамаг цэцэрлэгээ янзлуулад бүр нохооныхоо үсийг хүртэл янзлуулж исэн хүмүүс чинь Эдвардыг бараг бүгд л нэгэн дуугаар муулаад эхэлж байгаа юм чинь. Дайран дээр давс гэдэг шиг Эсмералда хүртэл Эдвард намайг хүчинт гэж оролцсон гэж худлаад сууд игдэг гэстэй. Эдвардыг шүүх хурлаас дагуулan гэртээ ирэх үед баахан сэтгүүлч Пегийн гэрийн гадаа ирсэн ярьцлага аавна гэд бүр салдгүй. Арай гэж гэртээ ортол Ким хөөрхий Эдвардад санаа зовоод хэдэн өдөр тайван унтаж чадаагүй амтан уучлалт гуйхад Эдвард хариуд нь зүгээр дээ. Чи намайг тэр хаалгыг онгойлгочих гэсэн болохоор л би ийсэн. Гэд ярилцаа байж итэл Кимийн найз залуу ирээд шавар агаад эхэлнэ. Хурж ирснэ. Чи энэ гажиг амтантай цагийг их өнгөрөөдөг болжээ. Наадхаа өмөрөөд өглөө юу? Гэх зэрэгээр дайраад эхлэхэд Ким ч уурлан энэ хоёр сүрхий ирэлж гинөө. Энэ бүхнийг сонсч ирсэн Эдвард гарч очиод Ман Жимийг шууд бүлчмээр санагдчихсэн ч бие барихгүй болохгүй штэ. Пегийн нөхөр Эдвардтай уулзсан сун ярилцах асууж байна. Хэрвээ чи их мөнгөтэй цүнх олвол яах вэ? Гэхэд Эдвард би хайртай хүндээ өгнө л гэж авч байна.
Пегийн нөхөр хариуд нь уулан чи тийм цүх болвол цагдаа нарт өгөх ёстой. Гэхдээ чи хайртай үнэ бүх зүйлээс илүү тавьдаг хүн бололтой гэж хэлж байгаагаас харахад Эдвардын зүрхэнд янз бүрийн дүрм журм гэхээс илүү нэг зүйлд сэтгэлэн татагдвал насан туршдаа тэр зүйлдээ өөрийгөө зориулахад бэлэн гэдг нь харагданаа. Нөгөө Эсмералда ч бас зүгээр байхгүй. Дахиад Эдвардын талаар худлаа цуурхал тараах ба энэ хэд Пегийн дулах зулсарын үдшилтэд оролцохгүй байхаар шийддэг. Удалгүй зул сарын өдөр болж Ким ээжтэйгээ гэрийнхээ гацуурыг засаад шинжилгээ уур амьсгал бүрдүүлчихэд гараад иртэл Мань Эдвард нэг том шат тавьсан хүлдүү мөсөөр асар гоё сахиусан тэнгэрийн хөшөө уурлаад байж идэм да. Эндээс унах ширхгүүд яг л зөөлөн будрах цасан ширхгийг санагдуулан байх ба Ким ч өөрийн мэдээлгүйд бүжиглээд их л романтик орчин бүрдсэн байна. Тэгсэн Эдвард санаандгүй Кимийн гарыг зүсчнэ. Энэ үеэр ядчитал Жим ирж таарах ба Пег Кимийн гарыг ариутгахаар байшин руу ортол Жим ёстой дөвчгөнж гарна. Чи одоо бүр миний бүсгүйг гимтээдэг болцсон уу? Чи эндээс зайлаач. Чи энэ хүмүүсийг хэр удаан гимтэх гэсэн гэж дайрахад сая Кимийг зүссэндээ асар их гимссэн Эдвард жирнэл байх ёстой газраа л байх ёстой байна гэж шийдээд хуучин байшин руугаа тэр чигтээ явж орхино. Явж явах замдаа ядж хахад уурандаа нэг айлын модыг тасцсан биш. Тэр айл нь цагдаа руу залгаад дуудлага өгчнө. Ким гараа бочоод буцаад гараад иртэл Эдвард байдгүй. Ким найз залуу руугаа уврлан тэр уурандаа Жимээс бүр харилцаагаач таслаад авлаа. Тэгсэн Эдвардыг хайсаар цагдаа нар ирэх ба Пег нөхөртөөгөө гарч Эдвардыг хайхаар болгоч удалгүй Эдвард өөрөө буцаад хүрээд ирнэ. Энэ үед Ким ганцаарцсан Эдвардыг зөөлөн тэврэхэд Эдвард Кимт хамаагүй урч чадахгүй л байна. Түүнийг дахиад зүсэд өвтөгчгүй дээ гэдгээс айгаал тэр шүү дээ. Уул нь Эдвардыг бүтээсэн инженер түүнд яг л хүнийх шиг гар залах гэж байсан ч зүрхний шигдээсээр тэр дураа амьсгал хураасан тухай бодвол зурсхан орж ирэх өгөөд энгийн хүн шиг гартаа байсан бол Кимийг чанга гихчин тэрч чадах байснаа бодон гуниглнаа. Тэгсэн энэ үед Жим найзуудтайгаа дагуулсан нэлээд халамцуу улаан галзуу юм давхицсан ирж байна. Гэтэл зам дээр тоглож байгаа Кимийн дүүг бараг дайрах шахсан ч ашгүй Эдвард яг цагаа олж түүнийг аварлаа. Даанч хайжин гарнаасаа болоод Кевний нүрийг санаандгүй зүсээ хийчихнэ. Энэ үед тентхийн хүмүүс бүгд л гарч ирээд Эдвард Кевнийг алах гэж дайрлаа гэж бодоод Эдвард руу дайрж давшилцгаагаад эхэлнэ. Энэ бүх үл ойлголцлоос болоод Эдвард хуучин байшин руугаа нэг мөсөн явдаг. Пег тэнд байгаа хүмүүсийг тайвшруулах гэж оролдсон ч хүмүүс Эдвардыг зүгээр орхичихгүй байшин руу нь очиж хариуг нөхөх гинэ. Бүгд л араас нь явлаа. Гэхдээ хаа очиж цагдаагийн ажилтан Эдвардыг гэмгүү нэгэн гэдгийг цагдаагийн зөн совингоор мэдэрч байсан тул Эдвардын ашаанд гар бууга хоосон буудаад Эдвардыг бодцсан. Одоо өгсөн болохоор та нар харьцгаа гэж хэлсэн ч нэмэр болсонгүй. Хүмүүс заавал Эдвардын цогцыг харж иж санаа намарна гэж дайраад болдгоо. Энэ үед Ким Эдвардын байшин руу яваад ортол Жим араас нь дагсаар угаад ороод ирдэм да. Тэгснээ буу гаргаж ирээд Эдвардыг алах гэж оролдоход Ким түүнийг цохин болиулнаа. Тэгсэн Жим Кимийг өшөглөөд халдуулж гин. Хайртай бүсгүйг нь гимтэхийг харсан Эдвард энэ удаад тэлсэнгүү. Уурандаа Жимийн гидс рүү хаачаараа сүлбэхэд өнөөгч нь салгалаад цонхоор нь нисч унаад чад. Эцэст нь Ким Эдвардад хайртай болсноо хэлэхва дүрсэлэгдэн Ким Эдвардын байшингаас гарч ирээд Жим Эдвард хоёр нэг нэгнийг алчглаа. Гэд Эдвардын хайчин гарыг нь үзүүлэхэд хүмүүс ч түүний үгэнд итгэн ашгүй тэндээс буцацгаалаа. За тэгээд энэ бүх түүхийг ярьж буй юмээ бол манай Ким охин маань юм байна л да. Тэгээд тэр цагаас хойш дахиж Эдвардын бараагч хараагүй гэдгээ хэлж Эдвард одоо ч залуухан хിവэрэ байгаа бах та гэж гуниглан ярина. Яг л түүний хэлснээр Эдвард нөгөө л байшиндаа буцаагүй янзалж хоёр давхрын дээврийн өрөөндөө Кимийн бүжиглэж байсан тэр мөчийг мөсөөр дүрслэн уралсан байдаг.